Миний охин дүүгийнхаа цамцыг эндүү дээрээ. За ээж. Сондроо дүүдээ өндөг шарж өгөөрэй. За. Чи дүүгийнхаа пүүзийг угаасна уу? Ёо, ээж, энэ тэргэлж байгаа 14-тэй штэ. Өөрөө бүгдийг чадна штэ. Тэгээд ах чинь та яагаад надад бүгдийг хийх гээд байгаа юм? Би тэнийг ойлгохгүй байна. Үгүй чи ихчнийм байгаа зүтэй. Би чамааг ойлгохгүй байна. Сайн бацгаана уу? Би ойлгохгүй байна подкастын хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За би ойлгохгүй байна гэд нэрнээсээ ахуулаад ойлгомжтойгоо хаа. За өсвөр насны хүүхэдтэй ээж аавуудын хувьд хүүхэдтэйгээ ойлголцохгүй асуудлууд гарах тохиолдол их байд юм байна. За тэгээд зочин ээж охтуудтайгаа ярилцаад за үйл ойлголцлын асуудлын шийдлийг олохыг хичээх болно. За тэгээд би 16 настай охин Ариун Сондрын ээж Чимгээ байна. Харин би Бачимгийн том охин Сандар байна. За урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Миний судалснаар болохоор саруулагч усан цэл дээр хичээлдэг. Тэгээд ширний теннисний мастер 2023 оны бодибилдинг фитнесийн дэлхийн аварга, тэмцээний дэлхийн аварга, тэгээд анагаах ухааны их сургуулийг шим тэжээс судалж мэргэжлэр төгсөн мэргэжлийн хоол зүйч тийм инфлюенсер миний инстаграмаар даах дуртай саруулагч маань хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа. За ийм мундаг охиныг өсгөж хүмүүжүүлж төрүүлсэн за англи хэлний багш ардын бодит нэвтрүүлгээр бид бүгдэндээ одоо танил дотн олсон отгон заяагч манаас хүрэлцэн ирсэн байна. За урьсан маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За анхны дугаартаа та хоёрыг оруулж байгаадаа бит хоёрын зүгээс бас маш их баяртай байгаа. За тэгээд удахгүй төрөгч байгаа те ээж болгож байгаа, эмээ болгож байгаа. Энэ гоё мэдрэмжээ хуваалцаад яг одоо юу бодогдож байгааг хэлээч. Нэг сарвал хэлсэн байхгүй ээж та ингээд бит хоёр ингээд подкастт орно гэд. Тэгж хэлчээд нэг хэсэг ингээд чимэг болцсон. Тэгээд маргааш подкастт орно гэхэл би саруулж айгүйх подкастт орлоо. За миний охин амжилт хүсье. За сайн бэлдсэн байгаа зү. За юм уу сайн уншаа. Ер нь бол гоё бэлдээд ухаантай барь шүү гэсэн чи. Та орно штэ. Юу ээ. Тийм үү гэдэг. Тэгээд ер нь бол анх удаа юм подкастт орж байгаад маш их сандрал бас байна. Догтлол тэ. Тэгээд ер нь бол сая чиний хэлж байгаа сандрын хэлж байгаагаар ингээ охиныхаа талаар бусад хүмүүсээс ингээ сонссон чинь бүр ингээ дотор маань ингээ амар огш чинь шар ус босч чинь тий миний охин бас ингээ өөрийнхөө хэрээр ийм амжилттай явж байгаа охиндоо маш их бас баярлж чинь чамаараас агиох бахархаж чинь аяж нь баярлалаа. За эмээ болгож байгаа мэдрэмжээ болсон. Анх бол за миний охин ингээ болчихжээ гэж бодоод яг ингээ нэг юу яагааг болтэй. За ингээ болдох юм болдоорой болж ийн гэж бодоод яг тэр нэг хүүс зарладаг өдрийн яг өмнөх оройн би ингээл орондоо ингээ хөвцсөн. Тэгээд ингээ бодсон зүйл маань ямар гоё юм ч вэ те. Энд болохоор миний үргэлжлэл, миний өөр удам ингээ гарч ирээд явах нэ гэдгийг яг тэр мэдрэмж бол үнэхээр гоё байсан. Тэрэндээ болохоор миний охин ингээ ээж болж байгаа юм байна. Үүний сацуу те. Тэгээд ингээд яа чин цаанаасаа надад нэг юм охин гэдэг яг ингээл дуудлага ирээдсэн байхгүй. Энэ бол охин. Чиний анхны охин бол охин байсан. Анхны охин ч охин бас охин гэлтэй. Тэгээд би бүр ингээд дотроо маш их баярлсан. Яа тэр эмэгтэй хүн гэдэг чинь ингээд гэр бүлийн одоо нөө залгамж халааг авч явдаг те. Биенээсээ бие төрүүлдэг. Яг ийм байгаа учраас маш их ингэж нэг хайрлаж бас жоохон тэн дотор ингээд нэг юм айдас бас байсан. Охин маань энэ даваад гарч чадна да. Гэхдээ л би жоохон ингээд нэг юм яна тэр мөч үнэхэр хэцүү шттэ тий. Яг тэр мөчийг таван толгон дээр л гэж бодсон. Би яг охиноо төрүүлж яана охин төрүүлсэн. Одоо энэ охин бас энэ мэдрэмжийг аваад төрөндөө гэж бодохоор нэг төрсэн хүмүүс нэг ээжигээ бодсон гэл тэгтэж би эсрэгээр охиноо бодсон. Яана миний охин яаж төрнө гэл. Тийм. Яг тэгээд нэг анх ер нь л хүүхдэд төрүүлчихэд бүр шууд л уйлдаг байхгүй юу. Ой ингээд амьдрал хорвоод ингээд тэг гараад ирж гин яг сайн тал байгаа ч гэсэн охин хүүхдүүд ингээл нэг ээж аавыгаа биш нөхрөө дагаал явдаг шүү дээ. Тэгээд энэ болгон дээр бид нар тас хаяада ганцаардах, шаналлах тэр үед байгаа те. Гэхдээ энэ болгоны ард түшигтэй одоо ар гэрийнхэн бас байгаа. Тэрний нөлөө бас байгаа. Энэ болгоныг даван тулах хүч бидэнд байх болно гэж бодоод би одоо өөр хүүхдүүд минь гэж бас хаяа боддог. За саруулын хувьд
ээж болох байгаа мэдрэмж ямар байна? Өстой маш их зүйл бодогдож байна, маш их догдолж байна, бас хажуугаар нь айж байна. Тэгээ одоо яг нэг 10-аад хоног тулаад ирсэн чинь бүр их сандрал, догдлол маш их зүйл давхцаж байна. Одоо өмнө нь яг хаа тэгээд угаасаа нэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан гэсэн шиг уг нь ингээл за угаасаа тэгэл мэдээж хүмүүс за одоо тэгэл нойр чамааг орхио одно гэдгээс эхлүүлээл те олон зүйл ингээл бодож исэн ч гэсэн би даваад гарнаа ингээл энэ ч айгүй гоё бэлэг шүү дээ гэл яг бодож исэн ч гэсэн яг одоо ингээ 10 хоногийн цаана гэд бодоод тулаад ирсэн чинь нэрэл маш их айд сандард юм байна, маш их үүрэг хариуцлага. Тэгээ би ч одоо энд бас нэг эргүүн хүнийг ингээ бэлтгэх гэж байна. Тэгэхээр ингээд эцэг гих болох гэж байна гэдэг бол маш их хариуцлага. За тэгээ дээрээс нь одоо миний насан дээр миний ээж яаж ингээ аль хэдийн ээж болцсон явж исэн байна гэж бодохоор бүргээл хөлмөс орсоо амар сэтгэлийн хөдөлгөөн бол маш их байгаа. Өнөөдрийн манай дугаарын сэдв болохоор айлын том охин гэдэг сэдвээр ярих байхгүй юу? Миний охин саруулагчээсээ бас айлын том охины одоо зүгээс зовлон жаргалаа хуваалцаад асуух асуулт байна уу? Би болохоор доороо нэг эрэгтэй дүүтэй айлын том байхгүй юу. Тэгээд эрэгтэй дүүтэй болохоор юм уу аавч хоёр ингээд дүүдээ хоол хийж өг дүүгийнхаа хувцыг угаа. Тэгээд за би жоохон сандраад ингээд Манай охин өлмс айгүй ойр. Тэгвэл их уйлахаа хүмүүс сууж байгаа байна. Бид хоёр бас их уйлахаа. Тэг тал байдаг юм байна л да. Одоо нөгөө эрэгтэй хүүхдийг аль болох те одоо манай нөхөр ялангуяа тэгдэг байхгүй. Эрэгтэй хүүхдээр аяг угаалгал. Та хоёр яг ингээл юу хийлэхээ миний хүүхдэд зүгээр тогтчих. Эрэгтэй хүүхдэр та хоёр одоо битээр айл болох зарах гад гэдэм байлаа. Энэ нөгөө их чинь юм болохоор тий. Тэрглээ тийг инг гэл тэгэхээр нөгөө битээ гар хөлийн үзүүрт эрэгтэй хүүхдийг зараад чи их чинь нээжээж ийм бай гэдэг шаардлага. Тэгээ нөгөө дүүдээ үлгэр жишээ бай гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ хүүхдэд бас тодорхой хэмжээний ачаал ирдэг юм шиг байгаа. Тэгэхээр саруулын үед айлын том бах юу нь гоё байдیں۔ Юу нь хэцүү байдیں۔ Мэдээж бол айлын том байна гэдэг бол маш их үүрэг хариуцлага. Тэгэд тэр хүүхдүүд ер нь одоо за ихч минь нэг ийм хүн юм байна. Ингээд хүн ер нь ингэж амьдардаг юм байна гэдгийг ялангуяа одоо хүүхдийн хүмүүжил бол нөгөө гэр бүлийн хүмүүжлээс хамгийн их нөлөөлт юм билээ. Тэгээд мэдээж маш их хариуцлага байсан. Тэгээд би чи 3 дүүтэй. Тэгээд гурлаа айгу нөгөө ойрхон төрсөн 2 жил дараалцсан. Тэгээд анхандаа бол мэдээж аюу ачаалттай байдаг гэсэн. Дөнгөж ихний дүүгээ төрөхөд маш их догдолж нөгөө ингээд баг өөрөө ээж болох гэж байгаа юм шиг баярлж эмэгтэй хүүхдүүд яг тэгдэг тий. Тэгээд ээж нөгөө төрхийн эмнэлэгт төрчөөл байж хахад яг төрсөн оройн өөрийнхөө хамаг тоглоом хэрглэжсэн бүх хувцанараа угаагаал бэлдээл одоо ингээл дүүдээ өгнө гээл яг тэр чигнэрээ бас айлын том байна гэдэг бас өөрөө бас яг эцэг их болцсон юм шиг тийм хариуцлагатай. Тэгээд бас айгүй гоё байдаг бас өсгөлцөөд би хамт өсгөлцөж юм да бас энэ хүнд нөлөөлж ин даа гэж бодохоор бас нэг юм шантрах үе байдаг уу? Одоо нэг гадаа гарсан ч хөөрхөд дүүгээ дагуулсан тий явж идэг штэ их ахнар чинь. Нэг юм фэйсбүүкээр нэг тийм бичлэг явж ирсэн чинь гадаа тий. Одоо төрхөө болоод өгөөч ээж рүүгээ нөгөө хүүхд байхаа байлцсан хөөрхөн амтан тий. Яг л нөгөө ээж нь ажилдаа завгүй болохоор тэр олон дүүнэрийг өсгдөг. Тэрэн шиг тэр ачаал байсан уу? Тухайн үед яг би ч одоо хамгийн анх 8 настай та ихч болж исэн байна. 8 настай дүүтэй болж исэн. Тэгээ дараагийн дүү маань 9 настай төрсөн. Тэгээд ингээд яг өсвөр насн дээр бас яг хөөрхий минь нэг өөрөө амьдрах гал явж байхад бас нэг хүмүүсийг бас амьдруулахад туслана гэдэг бас сонирхолтой байсан. Гэхдээ би бол тэрийг тухайн үед айгүй гоё догдлолтойгоор хөөрхөн хүлээж авч исэн. Тэгээд одоо бодохоор ерөөсөө тийм ядарсан хэцүү юм бол байгаагүй юм шиг санагддаг. Айгүй л хөрхөн байсан дүүнэртэйгээ хамт өсөөл дүүтэй болно гэдэг мэдээж л гоё байсан. Тэгээд яг хуу заримдаа нөгөө нэг хэцүү санагддаг байсан юм мэдээж нөгөө хүүхдэл юм чинь бас нөгөө ээж аавыгаа харамлах булаацлах уу юм штэ. Тэгээд нэг надад хайргүй тийм надад хайргүй болцсон юм шиг санагдана. Хүүхдэл юм чинь тэрийг ялгаж салгаж ойлгохгүй л тий. Тэгэхээр тэрэн дээр бас эцэг эхчүүд бас нөгөө хүүхдэд дүүтэй болгосон бол томьёогоо ч гэсэн бас нөгөө мартахгүй анхаарал халамж бас тавьж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд нөгөө нэг хамгийн хөөрхөн нь дүүнер бас намайг бас ингээ нөгөө хөөрхөн шоглон хазаж бадсан тийм айж зайж. Тэгээд нөгөө дүүнертаа зодуулна тэд нэр нилээ харгас байсан нөгөө нэг ойрхон ингээл ойрхон жижигхэн 3 хүүхэд чинь тэгэнгүүт бас надад гой санагддаг гэсэн нөгөө хазаж мазаа шоглооч моглонгууд ээж ингээ нөгөө намайг тэрврээд та нар миний охиныг яагаад байгаа ингээ бити миний охиныг өвтгөөдэй гэ тэгэж хамгаалуулах бас тэгэж бас айгу гоё байдаг гэсэн. Тэгэхээр ер нь л айгу гоё тэм тэнцвэртэй
Тийм сайхан үед байсан. Тийм харуулттай бас харьцангуй 8 нас хүртлээр ганцаараа айлын ганц явсан Олон жил бас ганцаараа Тийм явсан. хангалттай эрхлээд авсан байна. Тэгээ яг тэгэл нөгөө одоо дүүтэй олмоор байна гэл нэг би яг нэг Яг тэгсэн. айлын байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө ээж аваасаа дүү нэгтэг надад дүү гаргаж өгөөгүй л те. Тэгтээ чи яг гоё дүү хүсэж байгаа үед нь гоё 3 дүү гаргаад Яг өгсөн байна те. Тэгэл би чи анх нөгөө ээж миний охин одоо ингээд дүүтэй болно гэж хэлэхэд л ингээд гитсэн дээр нь очиод яриад Догтлоо. жоохон байхаас нь тэгэл дөнгөж олдсон гэх үеэс нь эхлээл өөрийнхөө тоглоом хувц цоноор юмнуудыг бэлдээл би энийг ч дүүдээ өгнө энийг ч дүүдээ өгнө гэл айгүй тэгэж хүлээж догдолж дүүтэй болж исэн. Нөө саруул маань 8 хүртэл явж байгаад тэгээд би бас ингээд баг анхны төрөгч шиг болоод гаргаад тэгээд дараалал дахиад нэг хүүхэд гаргаад тэгэнгүүт би тэр хоёр хүүхдийг бас асрах хэрэгтэй. Тэр үед инх саруул манаас 8 9 настай бас анхаарал халамж хэрэгтэй те. Яг энэ үед би бас нөө өөрийнхөө ээжийг бас нөө дурдахгүй харахгүй. Яг тэр үед миний ээж ирээд яг ингээд нэг туслаад өсгөлцөж өгсөн байхгүй. Тэр үед хэрвээ ээж маань байхгүйсэн бол би яг одоо ингээд боддгийн. Тэр үед би бас сэтгэл готролд орох магадлал айгүй өндөр байсан. Тэрийг бол нөгөө нэг манай гэрийнхэн бол мэдэхгүй. Сая сүүлд одоо би ингээд Эргээд одоо бодохоор те. бодохоор те маш их юм. Одоо нөхөр ажилдаа явчин. Тэгээ би ингээ хүүхдүүдтэйгээ жоох хүүхдүүдтэй үлдэн саруул хичээлдээ явчин. Тэр үед одоо бүх юмыг амжуулах ч гэдэг юм уу те. Энэ байдлаар хэрэг миний ээж надад тэр ирээгүйсэн бол би баг тэр үед айгүйх тийм галзуурлын шинж чанар ч юм уу эсвэл тэрийг бас сайн мэдэхгүй яг явагдчихсэн байна да гэж би боддог. Ингээд байж тал манай ээж надад ирээд бас айгүй хөрхөн манай ээж юм айгүй гоё юм нийтчих хүн байдаг байхгүй юу? Гадаа гараад хүмүүсээ танилцчихдаг. Тэнгүүд хүй хорооных дээр чи нэг ийм үйл ажиллагаа явагдчихжээ. Гар сургуультай. Гар урлын сургуульд чи ийм дээр оролцсон ингэжтэй гэд яг нь ээж хүн бас нөгөө хардаг гэж магадгүй. Тэгээ би гараад хорооныхантайгаа танилцаад гэд тэнгүүд манай нөгөө хорооны эгч нар чинь мэдээж надаас игч ч юм уу миний үеийн ч юм айгүй олон хүмүүстэй би ингэж анх удаа танилцж байгаа байхгүй. Нийгмийн харилцаанд ороод. Хороо гэдэг чинь бас ийм зүйл байт юм байна. Ингиж хүмүүсээ танилцах хэрэгтэй байт юм байна. Зүгээр нөгөө нэг ээж хүүхдээ гараад ингээ салхинд ингээ суугаад таах биш те. Хүмүүстэй яриад нөхөрлөөд ийм байх хэрэгтэй байна гэдгийг давжсэн. Тэгэхээр эмэгтэйчүүд маань хүүхдээ харж авах хугацаанд айл болох нийгмийн одоо хүрээлэлд сайн ороорой. Өөрийнхөө дуртай юу хиймээр байна. Дан ганц ингээд өөр хүүхдүүдээ өсгөөд сквал нөхрөө халамжлаад явхаас гадна чи өөрөө яг юунд дуртай юм бэ? Өөрийгөө шинээр нээж илрүүлж болно. Тэгэнгүүт миний нэг илэрсэн зүйл юу байсан бэ гэвэл би ингээд англиний багш мэрэгчлээ явж исэн боловч цаанаа би ингээд нэг юм гараараа юм хийх дуртай байсан юм байна. За ингээд их саралтай ирж бааха урлал хийгээд ингээд нөгөө нэг зөвлөлд апрочик тэр зүйлүүдийг хийнгүүт охинтойгоо бит хоёр ингээ хамтраад бас юм нөө охтын цаг айгүйх гоё гарч ирсэн. Тэгээд энүүгээрээ дүүнэртэй юм хийх, өөртөө юм хийх, байгаа зүйлүүдээрээ яаж ямхнаар юм хийх үү гэдэг юм уу те. Ийм зүйлүүдийг олж хийх хэрэгтэй. Тэгээд бид нар чинь айгүйх урлал хийсэн. Тий. Тэр чинь айгүй стресс тайлдаг гэл те яг ингэж төвлөрч нөгөө зурагч гэдэг юм уу те. Та тэгвэл яг тэр үед зөв юм олж хийсэн байна. Тэгээд нөгөө бид нар чинь би мөнгөтэй олонгуудаа дагуулж аваад за одоо хоёлаа яг юу хийх вэ? Материал аваад. Материал аавна. Тэгээд манай гэрийн нэг болон тэр чигт юм урлагийн болон болсон. Тэгэл дүүнэртэйгээ хамт ч гэдэм үү охин айгүйх бугавч хийсэн тий. Бугуувчнууд хийсэн, обручиг хийсэн, хавчаар хийсэн, аягнууд хийсэн. Тэгээд тэр бүгдүүд ингээ одоо байдаг. Одоо ээж аавынд очиод ингээ гэртээ харахаар би дүүнэр жоох хөөхтөж хан дээр зороод идэг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө бит хоёр самбар яаж одоо хийж болох вэ гэл гэртээсэн зүгээр юм панер модыг самбар болгодог бодгаар бодоод дүүнэртэй ингээ бүгдэнд нь самбар хийж өгөө самбар дээр зур гэл. Гинтдээ хүүхдийн хүмүүжил тас айгүй гоё эргээр нөлөөлөх юм байна тий. Хамт хийгээд тэр үед би бас ээжтэй маш их баярлдаг. Хурж ирээд надад нэг ийм боломж болцоо байгаа шүү гэдгийг мэдрүүлж өгсөн тий. би охиноосоо юу яадаг вэ юу? Өөрийнхөө зан чанарыг би юусоо өөрийгөө л сондроос хараад идэв. Яана миний энийг дөрөөцсөн шүү дээ. Уг нь болохгүй юмсан. Яагаад ийм амар адилхан байд? Одоо бид хоёр царай адилхан яг орой морой гадаа явж хахт найзууд нь энэ сондрын ээж нүү гэдэг байрны үгсээс бүр тэгдэг байхгүй. Тэгээд ер нь биеийнхаа адилхан хоолойны юм адилхан. Бид хоёр бүр айгүй муухай нэг эрэгтэй үе шиг бүдүү болоор инээдэг. Тэр хүртэл адилхан. За тэгээд зан чанарын хувьд бас адилхан зан чанар зөндөө идэх байхгүй юу? Тэгэхээр та саруулаас өөрийгөө хардаг уу? Эсвэл тэгээд таны яг ямар зан чанарыг саруул одоо өөртөө шингээсэн бэ? Айгуу тийм би даасан байдалтай байд юм болоо. Би яг зүгээр нэг
өөрөө ингээд юмыг хийчи болгочих гэсэн нэг тийм энэ бол гэхдээ нэг тийм юу юм аа. Гүргэр зан юу. Тийм. Гэтэ энэ бол өөрт аягүй хэцүү зан. Тийм. Бусдаас ингээд нэг юм гоё тусламж ирээд нээлттэй ч юм эсвэл би нөгөө нэг заримдаа ягаад ч цаанаасаа өгдлэн за би өөрөө хийчи. Бусад төв болохгүй хийчи. За эсвэл нөгөө бусад хүнээр хийлгэхээр нэг юм санаанд хүрэхгүй байгаа юм шиг санагддаг. Тэр айгу зовлонтой байхгүй юу? Миний энэ зан таних байсан юу? Тэгэхээр нөгөө нэг бид нар чинь багаараа олноороо хийжүүл гялс явчихна шүү дээ тий. Гэтэл би тэр баг дотор ороод за энэ ч болохгүй байгаа мó. За энийг засчвал яг болох гээд байсан юм байна. За ер нь хүн гож агаар өөрөө хийчи гэд. Тэгэхээр тэр зан чанарыг яг би нөгөө нэг хараад тий өөрөө л ганцаар юм ягддаг байхгүй. Зарим зүйл дээр зөрсөл тавиад тийм за яг одоо болно. Энийг ингээ байгаар нь хүлээгээд авъя гэд. Тэгээ би одоо саяхнаас л сурч эхэлж байгаа энийг. Харин эмэгтэй хүн чинь тийм байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Өө би чадахгүй. Энийг онгойлгоод өгөөч. Ер нь Монгол эмэгтэйчүүдэд их хөвчлэн зам байдаг те. Тэрхий хүчрэхээгүй. Та тэгтээ саруулт хэлдэг үү? Чи яг миний энэ занг дөөрөө зингээд ах юм чи ээж нь ийм баймааргүй юм билээ шүү дээ. Чи ингээ гэл. Одоо л хэлээ. Би асаа яг ээжигс чи бас яг бодлоо. Би ер нь нилээн гүргэр, маш гүргэр бас тийм болохоор ч бас гэтээ бас энэ гүргэр зам маань бас намайг бод бэлтгэж дэлхийн авраг болгосон тий. Тэгээд манай одоо өсгөө маань хүртэл надад хэлдэг байхгүй. Миний хайр бүр арай л хэтэрхий гүргэр ингээд бүх зүйлийг ингээд ганцаараа яачих гал ингээд өвдөд ах чи өвдөд байгаагаа хэлэхгүй ингээд яваад яг үнэ. ядраад ах чи ядраад байгаагаа хэлэхгүй ингээд яваад идэг. Наа чин бол хэтэрхий юм болохгүй шүү чи эцэст нь өөрийгөө л алдсан шүү юм байх юм бол гээд надад маш их хэлдэг. Тэгээд яг бодоод исэн чи энэ зан ээж ихлээсэн байл та. Одоо төрчөөд юм байж болохгүй шүү. Өөрөө хайрлаа шүү. Тэгээд тусламж хэрэгтэй бол шууд хэлэх хэрэгтэй. Тий. Яагаад тэлэр нөгөө нэг тусламж гухаар нэг доош орох байгаа юм шиг санагддаг. Тэгээ тэр бол үгүй. Яагаад тэлэр бид нар нөгөө нэг хамтаараа байж иж хол явна шүү дээ. Хамтаараа бид тэрийг аягүй ойлгосон. Тэгээ нөгөө нэг хамтдаа байж иж хүн чинь ингээд цаашаа би бинийг ойлголцоод энэ хүн чинь ийм юм байна, тэр хүн чинь тийм юм байна гэд. Яг хэрэгтэй. Тэгээд бас би ч бас гайгүй хаал хийжтэй ба. Саруулаас гай хаал хий. Тий. Саруулын сториг хардаг ш нь өглөөний цаймаг амар гоё тийм идмэр санагдтал тий. Яг нөө фитнесийн хүмүүс болохоор идж байгаа юмнууднаас өөр л байгаа хэл та. Тий. Гэтэ одоо би гинт санчлаа. Би нөгөө нэг 10 жилдээ аягүй тийм бүтээлчээр хоолоо хийдэг байсан юм байна. Ер нь бол ингээд нэг юм. Гэтэ аягүй удаан л та. Одоо өглөө эхэлсэн хоол маань явж ал баг орой олголдог байхгүй юу? Тэр нөгөө нэг юм бүтээлчтэй ингээл нэг гоё юм хийх гээл гэртээ нөгөө гэрийнхэн дээр рестораны хоол идүүлнэ гэдэг тийм айгүй гоё юм бодолтой. Тэгээд ингээл айгүй удаанаар хийгээд тэр хоолны юу бол сарвал дээрээс гард юм ба. Яг тэгдэг одоо өвөө эмээ хүртэл хэлдэг. Нөгөө намайг жоохон байхад ээж ингээл за гэрийнхэн рестораны хоол идүүлнэ гээл нөхөөрхөөрхөө айгүй гоё ингээл помдор гоё ирчээл үрцэн хэлбэртэй болгож ирчээл тэгэл хийдэгс тэгээд ээжийг хоол ихээр манай өвөө эмээ амар дуртай рестораны хоол гэж иддэг. Бусад хүмүүс хоол ихээр өвөө жоохон голч болоод идэх дургүй байдаг. Тэгсэн чи одоо яг тэр нь бас яг ингээ одоо надад ирсэн тэгэнгүүт өстө миний охин ч өстө оги багтаа яг юм байсан одоо сарвал яг тийм ингээд айгүй гоё хоол идэг гэдэг. Тэгэхээр яг ингээл хулаал явд юм байна. Тийм. Гэтэ одоо нөгөө ажлын ачаалаас болоод би нэг жоохон хоолноос холдсон. Яг хийвэл бол хийн. Хүүхдүүд том болцохоор тэгтээ холдд юм байна өө. Одоо би бас жоохон хоолоо. Би нөгөө саруулагчээс одоо ингээд саруулагч амар олон зүйлийг ингээд амар ихний дор ингээд амжуулж явдсан шүү дээ. Ингээд одоо хийж байгаа бичлэгүүдийг ингээд одоо ээж тойр ингээд рил хийгээд эхэлсэн чинь амар ажиллагаатай амар хэцүү байсан. Рил хийж аягүй хэцүү юм шүү дээ. Тийм тэгээд тэдрийг хараад саруулагчийн тэр хийдэг рилүүдийг хараад амар ажиллагаатай амар гоё бүтээлч харагдал. Тэгээд тэрийг үцхээр одоо ингээд амар олон спортоор давхар хичээлдэг. Тэгээд одоо ингээд рилээ амжуулах тэгэл ингээд ер нь амар олон зүйлийг давхар амжуулаад явдаг. Та одоо энэ бүгдийг яг яаж амжуулдаг байсан бэ? Энэ стол надад багаас ингэж сууж төлөвшөж ирсэн. Гэр бүлийнхэн маань эмээ өвөө, ээж аав ингээд бүх хүмүүс намайг юунд ч хориглдгүй байсан. Маш олон зүйлд явуулж үзүүлж тэр дундаас би өөрийнхөө ингээд олон зүйлд явуулснаар тэр хүүхд энэ дундаас өөрийнхөө одоо сонирхлыг олох юм байна гэдгийг одоо намайг өсгөлдсөн хүмүүс айгуу сайн мэдчихсэн юм шиг байгаа. Тэгээд би багасаа одоо энэ олон зүйлийг туршиж үзээд хүн ер нь ингээд олон талын юм олон гоё чадвартай байвал гоё юм байна гэдгийг ингээд багасаа зүгээр ингээд аль тухамсартай ойлгоод яваад байсан болохоор одоо ингэж нөгөө олон зүйл хийхдээ нэг төвөгшөөдөггүй. Тэгээд харин ч бүр ингээд гоё олон шин зүйлийг туршиж үзээд
шин зүйл сураад эсвэл нэг зүйлээ ингээд тууштай явсараагаад үр дүнгийн үзээд ингээд эдгэр чи юм гоё юм биш үү гэдгийг хүүхэд байхаас нь л ёстой гэр бүлийнхэн манад суулгаж өгсөн. 5 настайдаа хамгийн анх ширээний теннисний спортоор хичээлж исэн. За тэгээд ээж намайг 6 настай төв усан бассейн дээр аваачиж усан бассейнд бүртгүүлж анх сэлд сурж исэн. За тэгээд сургуулийнхаа одоо ингээд бүх урлаг спортын дугуулангуудад хамрагддаг байсан. Тэгэл гэртээ ирээл ээж аав өвөө эмээ эдэртээ хэлсэн. Сургууль дээр нэг юм бүжгийн дугуйл явж байна. Би явчихгүй гэнэ. Яв. Тэгэл явна. За тэгэл аяхгүй ингээ оюуны сургалт хичээлж байна. Би явчих. Яв. Тэгэл юм хэлний сонгон монгон байна гинэ. Орс хэл байна гинэ. Яв. Тэгэл за тэгвэл ингээл гадагшаа хүүхдийн туслан маслан бас ингээл юмнууд яв. Юун дээр ч намайг хийчихсэн. Наа чин тийм яа хэрэггүй. Хизээж тийм байгаагүй. Бүгднийг туршаад үз, яваад үз. Тэгжээж л энэ дундаас нөгөө хүн гоё өөрийнхөө сонирхол ирээдүйд хэм байх уу гэдгээ олж мэдэх байх гэж бодвол явуулсан багт. Би тэрэнд одоо маш их баярлалдаг. Тэгээ бас миний хамгийн гоё юм нь яг өсвөр наснд ороод нөгөө би ингээд нилийн юм зодтолдох ч юм уу яах ч юм уу тийм дуртай гэдгийг айгүй ойлгоод олимп үзээд ингээ бокс жудаа мудаа үзэхэр ингээд огшоод ингээд тэр ингээд дагаж хиймээр санагдаад идэг. Тэгээ ингээд жоохон байхдаа олимп хэдэн оны жил 12 оны олимпийг үзээд ээж хоёлаа барилдыг. Тэгээ ээжтэй барилдаж байгаа хоёлаа нэг амар орм өргөж онж мунаа. Тэгээд тэгснээ би яг тэр жил яг тэр 12 оны олимпиад жил ойлгосон. Би ер нь юм жоохон тулааны спорт дуртай маа. Тэгээд за яг хөө за одоо барилдах нь цаашаа. Гэтэ бокс нэрээ гой кул ч юм уу гэж бодоод. Тэгээ би ээж хэлсэн. Ээж ингээ бокс надад таалагдаад байна. Би бокст явъя л гэсэн чи ээж тэрийг ерөөсөө эсэргүүцээгүй амар гой хүлээж авсан. Тэг миний охин. Ээж нь нэг тийм боксing багштай танилцсан шүү дээ. Тэгвэл чамайг тэнд аваачаа бүртгүүлээгээд. Тэгээ намайг боксing секцэнд хамгийн анх бүртгүүлжсэн. Тэнд би бүр маш их баярлалаа. Тэгээд одоо хүртэл би ингээд нас бийд гүцээд ингээд явж жатаа ч гэсэн боксоор хичээлдэг. Тэгэхээр бүр миний ингээд насан туршийн гоё хоббиг бас ээж маань ингэж нээж илрүүлж дэмжиж өгсөн. Яа угаасаа энэ хүүхдээ өрөвдөд байгаа байхгүй. Яана арай л их ачаалтай энэ да. Өнөөдөр бараг таслаад амарчул яа тийм гिचгэлдэг байхгүй. Би болохоор чи тэгтээ хичээл хаягдаад байна штэ. Чи яг цаашдаа мэрэгжлийн бүжигчин болох гэдэг юм уу гэл. Одоо нөгөө хичээл хаягдаал бүжиг рүүгээ ингээл эхлэн ботлно. Нэг тиймэрхүү юм бас надаас гарнаа. Яг тийм юм билий. Намайг бас одоо би яг одоо ингээд үндсэн ингээд теннисний спортоор 10 гаруй жил хичээлэл ингээл явж байхад надаас бол ээж аав өвөө маань хизээч чи спортоор явахгүй чи урлагийн хүн болохгүй зү гэж одоо тэгж асууж байгаагүйд би маш их баярлалдаг. Тэгээд хүүхэд тэр дундаа тэдгээр дундаасаа би өөрөө алийг нь сонгож явах уу гэдгийг өөрөө аягуусаа ухамсарлаж мэддэг болчтой юм лээ. Тэгэд би одоо бодохоор амар л их юм хийгээл бүр 7 өдөр л дугуулan секцтэй тийм байсан мөртлөө хичээл маань хаягдаагүй ингээд бүгднийг ингээд сурцсан. Айгүй л гоё би тэр намайг ингэж маш олон зүйлийг туршуулсанд би бол үнэхээр их баярлалдаг. Миний ээж бас би өөрөө яг энэ зүйлийг би хүүхэд насндаа авч чадаагүй учраас магадгүй хүүхэдтэй энэ боломжийг олгоё гэж бас айгүйх боддог баг. Тий. Тухайн үед чинь би нөгөө нэг өөр айгүй бүжиглэх тартай, ингээл нөгөө нэг зурх тартай. Тэгэд энэ зүйл маань ингээд нөгөө бага наснд маань ингээд нэг ингээд одоо тодорч ирээгүй ингээд хаягдсан учраас энэ хүүхдийг би тэр ингэж дэмжих хэрэгтэй юм байна. Ингэж байлгах хэрэгтэй юм байна. Заримдаа яг энэ зал дээр би айгүй нөгөө хатуу байсан л та. Чи заавал явах хэрэгтэй ч гэдэг юм ингээд дотроо бодоод одоо жишээлбэл саруулын дүүг бол өглөө басаал цаавцаа юмсан. Яви. Гэлтэй явъя. Ингээ тэгэл нөгөө хот унтмаар. Үгүй яав бас гэл. Бүр яг юм жоохон юм за магадгүй энийг зарим хүмүүс яах юм бол нэг өөрийнхөө авч чадаагүй зүйлийг хүүхдүүд дээр ингээ хэрэгжүүлдэг. Хатуурхаад гэх. Гэхдээ яг ингэснээрээ бид нар тухайн хүүхдийг одоо цагийн менежменттэй болгож байна. Бие ингээд нөө спортоор хамгийн гол нь хичээллэхээр би нөгөө эцэгчүүдийг юу гэж хүсдэг вэ гэхээр хүүхдээ спортоор хичээллүүлээсэ. Эн чинь нөгөө нэг за бид нар ингээд хичээлээр дамжуулаад оюуны одоо нөгөө нэг тарих маань ажиллаад байдаг те. Спортоор хичээлснээрээ хүн маань нөгөө нэг биеийн одоо нөгөө стрессүүд биеэр хөлсөөр дамжиж гарч идэг. Ямар нэгэн зүйл тасгал хийжсэнээс бие ингээ хөгжиж идэг. Тэгэхээр хүүхдээ өв тэгш хөгжүүлэх юм бол спорт юм уу? Ямар нэгэн зүйлээр хичээлвэл мэдээж давхар ном уншихаар маш сайн одоо нөгөө нэг тарих ажиллана. Гэтэ номыг чи унш гэхгүй зүгээр өөрөө үлгэрлээл хажууд нь уншаад л дагаад харин үлгэрлэн гэдэг чинь айгүй том ажил юм аа. Үлгэрлэж чадахгүй өглээд байна гэхгүй. Ер нь бол одоо өглөх чинь модноос гарч байгаа.
Тий. Зөвөр ер нь бол хажууд нь очиод ном унших ч юм уу. Эсвэл зүгээр энэ ийм гоё ном байлээ гэж хэлдэг ч юм уу. Одоо жоохон хүүхдүүд маань номноос жоохон татгалзаад байна. Ерөнхийдөө ихэнх хүүхдүүд зөв нь манай гэрт байгаа хүүхдүүд ч гэсэн ном гингүүдлээ гэж байгаа л да. Тий. Тэгээ гимшил яваад байхгүй яа энэ хүүхдийн дуцаа ухаад идэг. Би өөрөө үлгэрлэж чадахгүй байгаа шүү дээ. Ууг нь үлгэрлэх ёстой гэсэндээ би өөрөө үлгэрдүүрэл болоо энэ үйлдэлийг би хийж ийж миний хүүхд хийндэ гэдгийг мэдсэн юм надаа эсвэл цаг байхгүй цаг байсан ч би гэртээ ингээ нэг юм гоё уцаа ухаад хөвтмээр үе бас байна шүү дээ. Тэгээд тэрэндээ өөрөө гимшдэг. Яа би уцаа ухаад хөвтээд энэ да тэнд нэг охин бас яг наваг дүүрээс ингээ хөвтөж ин да гэд энэ дээр бас гимшд юм аа. Одоо ном унших нь шүү хоёлаа. Тийм ээ бодоод чи намайг жоохон бахад маш их ном уншиж өгдөг. Манай гэрээр дүүрэн үлгэрийн ном. Тэгээ би одоо яг тэр ээж аавынхаа өвөө мэгийнхээ очиж тэр уншилдаг гэсэн номнуудаа авч одоо өөрөө хүүхдэд уншиж өгье дөө гэж бодлоо. Тэр үеийн номнууд ихтэй бас гоё тий. Тэгээ ээж надад Үүлэнбор гээл ингээл ер нь баяр болгоноор үлгэрийн ном бэлгэлдэг гэсэн. Ингээ Орос үлгэрийн номнууд айгүй хөөрхөн ингээд октод энэ гүнжийн үлгэртэй номнууд. Тий, дандаа гоё үлгэр уншдаг. Яг ээж уншдаг. Номныхаа харцсан дээр ингээд тэр баяр ээж нь ингээ охиндоо бэлгэллээ гэдэг ингээд дандаа юм үлгэрийн ном бэлгэлдэг. Тэгээ тэр бичигтэй. Тий, яг бичигтэй авцсан дээр нь ингээд бичдэг гэсэн. Тэгээд тэд оны тэдэн сар гэдэг. Тэгээд тэрийг уншиж өгдөг. Тэгээд сүүлдээ нөө би том болоод өөрөө уншаа сурчгаар өөрөө уншдаг болж байгаа. Тэгээд бас айгүй өөрхөн тийм үлгэр мүлгэрийг айгүй сайн чэйжэрээ мэддэг. Тийм хүүхдээс. Тэгэхээр номтой бас айгүй ойрхон өссөн юм байна. Би нөө айгуус нөө жүжиглж унших туртай байсан юм байна. Нөгөө дүрийг гаргаад тий. Тэгээ хаяа үнэхээр ингээ ядарч хагаад унтчин л та ингээ үлгэр тэгэнгүүтээ нөө өөрөө зохиогоод яшаас харуулсан саасаа. Хийж та юу яа та унтаад байдаг. Ном уншиж өгч байгаа яаж унтчихдаг гэсэн. Тий. Тэгээ тэрийг бас айгуух санаж байна. Айгуу ер нь л оройд айгуух ном уншиж өгдөг. Бижээ чи 8 нас хүртлээ. 8 нас хүртлээ бол ёстой яг л ээжтэйгээ хамт унтаал, ээжийнхаа мөмийг барьж унтаал тэгэл юу яс. Номоо уншуулаад тэгэл усанд оруулаад усанд орохыг ээж ажилласаа ирээл усанд орохыг хүлээдэг. Одоо 8 нас төгч өөрөө усанд орчихгүй шүү дээ. Ээж нь ирж усанд орохыг хүлээдэг. Тийм л байсан да. За одоо эсэргээрээ та хоёрт үйл ойлголцох асуудлууд гарч ирсэн үү? За одоо яг л нөгөө сандар шиг өсвөр насны хүүхдүүд чи одоо нэг юм миний биений юм ирсэн байна. Урт аах шүү. Жаахан баг 50 байлгаад өчөөрөө гэдэг хэвгүй манай охин өрөөнд ороо хаалгаа хаад тэгэл биений юм ирэх тамхта амттай мэдмэр би одоо биений юм ирэхэд амттай мэдмээр санагддаг байснаа бол мэдгүй байна. Эсвэл уур хүрдэг байснаа бас мэдгүй байна. Тэгээ өнгөрөөцсөн байхгүй. Тэгэхээр одооний нөгөө хүүхдүүд ч амар айхтар болчих. Миний ирэх үгүй та ингэж ин үзэл бодлоо чөлөөтэй хийлдэг те. Тэгээ бит хоёрт одоо үйл ойлголцох асуудлууд гараад байгаа байхгүй. Хамт гарахад за миний охин нүүр буддаг чинь жоохон их юм шүү. Жоохон багасгачих юм уу? Хувцас энийг өмсөх ч юм уу те. За чи энийг өмсвөл яаж юм гэдэг юм. Ингээд нэг юм үйл ойлголцох асуудлууд гарч ирдэм байна. Тэгэхээр та хоёр хизээ юун дээр ямар асуудал дээр үйл ойлголцож исэн? Үйл ойлголцол мэдээж байна те. Тэгээд яг хөө зарим үед би бас хитрхи охинд хатуу анцчихсан байж магадгүй. Тэг ингээд нэг шаардаад. Би чинь бас айгуу тийм ингээд зөөлөн харагддаг юм шиг мөртлөө бас санаа айгуу тийм чанга байсан байна тий. Би амар зөвлөдөг байгаа байна. Тий, тэгээд ингээд нэг шаардлагуудаа тавина. Би чамаас ийм хүсэж чинь чи ингээд яагаад ингэхгүй байгаа ингээд охноос боршоод тэ нэг юм жоохон хатуу ингээд барьдаг тэ цаагаараа нэг юм контролддаг ээж байсан юм шиг байж магадгүй шүү. Гэхдээ яг хоо дараа нь би ингээд айгу уучлалтгүйгаа тэрэндээ бас өөрөө нэг маш их юм стресстэй би охиноо ингээд заваачлаа даа инглээ тэглээ гэд тэгчихсэн. Тэгээд нэг удаа ингээд харсан чи өөс ховцоо ялгцсан зогсож байна. Ингээд босцсон. Хайчих чаан чи гэтгсэн чи явлаа гинэ. За хайчих чинь эмээ өөдөр очлаа гинэ. Би ч юм явуулахгүй. Тэгээд нэг сайн одоо нэг задлаа. Бараг задуулсаа тэр угаасаа өглөөсөө тэрсэн чи би гэрээсээ явна гэж завцаа ялгцсан зогсчихвол бараг задна шүү дээ. Тий. Яг тэн дээр нэг охноос сонсоогүй байсан байна. Тий. Тэгээ нэг юун дээр болсон юм бэ тэр чи одоо? Тий, тэгэл ерөөсөө л өсвөр насны л нэг миний ч ааш зан өөрчлөгдөөл тэгэл ээж ч бас дөнгөж төрчихсөн те тэгэл нэг хоёр дааврын өөрчлөлтөнд орж байгаа хоёр эмэгтэй үйл хоорондоо ойлголцохгүй бас гоё юм болж байгаа байхгүй. Тий. Тэгээд яг энэ үед охиноо зүгээр ингээд
бас айгүйх ойлгоод тэрврээд те. За ээжигээ уучлаарай. Ямар ч үйлдэл хийжсэн. Миний ингээд нэг ууралж байгаа, эсвэл чамд хэлж байгаа зүйл бол яг энэ уурнаас шүү. Гэхдээ уг юу юм аа хайртай. Чиний ингээд юу ч хийжсэн. Би чамайг ингээд хайрлж байна. Тэр ингээд хайр маань ингээд байгаа. Чи бол миний ингээд хамгийн том те. Намайг ингээд ээж болоход мэдрүүлсэн эрхэм нанд нүршөө гэж хэлээд бас битээр ингээд айгүй өвчтэй тий. Миний охид ээжигээ ээж болгосон байхгүй юу. Тэгээд одоо би чамайг яаж цагийнсан ингэж хамд ингээ амар хайртай хэвээрээ заяа гэл нэг хэрэлтэд задлтал дараа нь тэгэж хэлээл хоорондоо ойлцол тэгэл тийм эдгэс. Тэгэл ерөөсөө л яг тэр өсвөр наснд л хамгийн их тийм зүйлүүд яг яасан тий. Нэг 10-аас 14 5 тий. Яг тийм үйл ойлголцлоо тэр үед л хамгийн их гардаг. Яг гоо энэ дээр бол бас нөгөө нэг мэдээж юу байх хэвээр буруу зүйл хийвэл хатуу байх хэвээр. Ээж хүн бол буруу зүйл хийвэл хатуу. Тэ? Энэ дээр бол нөгөө нэг эцэг эхийн одоо нөгөө эрх мэдэл гэж байна, тэ? Тухайлбал одоо бид нэр ингээд яг л энэ хүүхд насаа чинь би өөрөө тойрч гараагүй дундуур нь явсан учраас юу буруу юу зөв юм мэдчихэ. Өсвөр насны найзууд зөвлөхдөө бас ингээд зөвлөгөө өгч байгаа. Тэгээ би сарал хэлдэг байхгүй. За чи найзуудаасаа зөвлөгөө авч болно. Гэхдээ би чамд илүү зөвлөгөө өгнө. Найзуудынхаа зөвлөгөөг сонс. Гэхдээ чи миний зөвлөгөөг сонсоод үзээрэй. Чи юу ч тохиолдсон чи над дээр ир. Би чамд хэлнэ гэд. Тэгээд нөгөө нэг буруу зүйл гаргасан үед би бол аюу хатуу байсан. Зүгээр би ингээд шууд нөгөө нэг гараараа зохихоосоо илүүтэйгээр ийм нөгөө за жоох хүчрхийл ярьчлаа. Тийм гэхдээ нөгөө буруу зүйлийг бид нэр буруу гэдгийг бас хүүхдүүдэд аягүй мэдрүүлэх хэрэгтэй. Нуруунд дээр нь ингээд нэг хэд сурцаа. Тий. Тэн дээр аль би аль жоохон одоо магадгүй хүмүүс бол хүүхдийн хүчрхийл гэж ярьж магадгүй ах гэхдээ яг зөв буруу дээр эцэг гих нь буруу зүйлийг ялгаж өгөөд зөв замаар хүүхдээ хөтлөөд гэтээ буруу замд орсон ч түлхэхгүйгээр тэ чи ийм муу үйлдэл хийсэн юм уу би чиний төлөө ингэж яваад ах чинь чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм биш хүлээг зөвшөөрнө за уучлаарай энэ бол буруу зүйл байсан шүү чиний ингэхэд бидний сэтгэл маш их өвддөг чамайг би ийм байгаасаа гэж хүсэхгүй байна сайн сайхан замд л одоо ингэ гих байдлаар л явах ёстой болов уу гэж би одоо айгүйх бодож байна ер нь хүүхдүүдэд хайрлаж өсгөхдөө бас хүндлэх хэрэгтэй тэр хүүхдүүдийг түлхэхгүй хамтдаа ханаас нь түшээж явах хэрэгтэй болов. Сайн ярилцах хэрэгтэй, ойлголцох хэрэгтэй. Бидний үед ч угаасаа л яг тийм үеэс л та. Угаасаа л алганы амт бол өстой мэдэрч өсөж. Тэгэхээр эсвэргээрээ одоо бол би өстой хоёр хүүхэдтэй тэгж гар урж чадчих. Би хитрхи зөөлөн юм шиг харна. Яаж гоё болох вэ? За найзууд нь тэгнэ яваад найзуудтайгаа гой дурсан шүттэйгээ цагийг гой өнгөрөөгөөд ирг гээл те. Нэг буруу юм дээр нь дэмжээл өрөвдөөл те. Яана ядарч ийн үлсэж ийн үү? Тэгэл одоо нүүрээр юм гарч аш гадуур хоол идсэн. Нөгөө гадуур бэлтгэл сургуультай явахаар яалтчгүй л гадуур юм идэн. Тэгэн гутал чинь тэгэл ер нь буруу юм дээр л дэмжээ. Гэтэ энэ бол айгуу гоё. Хоёрын юу бол айгуу гоё юм. Найзын гоё нөхөрлөл ийм байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйл чинь бас үнэхээр зөв. Маш хэрэгтэй. Тийм яг тийм байдаг те. Бид хоёр хамт кофе шоп ороод өстой найз шиг хоёулахаа бадсан штэ. Бүгдээрээс ахтаа нөгөө нэг айгуу охтын би нөгөө нэг сарвалчин дараа дүүтэй болсон учраас охинтойгоо бас цагийг өнгөрөхөөр одоо юм юу байдаг гэсэн. Охтын одоо болцоо. Охтын болцоо ч гэдэг юм уу те. Тэг хоёлаа гараад кофе шоп дуудаг. Тэгэхээр кофе уудаг ч юм уу эсвэл гой хоолнд ордог. Кино үздэг. Тийм зүйлүүд бас байсан. Гэтэ аль болох нөгөө нэг охиндоо сайртай гэдгээ мэдрүүлэх гээл хичээж явах үед мэдээж би ч нэг анх удаа ээж болж байгаа. Анх удаа ингээл олон хүүхдээ ээж болж байгаашаас мэдээж бас хаяадаа ингээл түрэгдэн л тээ. Тийм үед байсан. Тэгэл ямар ч юм дөрөндөл нөө цензурын тааруулах баланстай байх гэдэг л айгүй гоё юм билий. Яг сайхан хамтдаа найз нөхөд шиг байх үедээ байгаад яг эцэг их шиг хариуцлагатай чиглүүлэх үедээ чиглүүлээл тэгэл яг ингээл тунгийн таруулж одоо энэ хүнийг бүтээн гэдэг ч юм бол нөө маш их ухаан шаардна. Тэгэхээр одоо би бас өөрөө эцэг их болох гэж байна. Тэгээ яандаа л гэж бодсон чинь. Дийлэнх ээж нар тийм мэддэг шүү дээ. Хөөрхөн амтнд тэртээ тэргүү нөхөртөө болоод явахаараа амьдралын ачааллыг ингээ үүрээд ингээд амьдралд нухлагдана. Гэртээ байгаа дээрээ яа тий сайхан унд дураараа бай. Гэлтэй нөгөө шахаж шаардахгүй. Ер нь тийм ээж нар айгүй олон байт юм л.
Тэгээ ер нь цензурын тааруулсан л гоё гэдэг. Тэгэхээр бас хоёр талтай байгаа тийм. Зөөлөн байх үедээ байгаад, хүүхдээ дэмжих үедээ дэмжээд, яг загнах үед нь загнаад, ойлгох үед нь ойлгуулад ингэчиж л яг тэр хүн юмны наан цааныг ойлгохдаг төлөвшөж өстэй юм байлээ. Би л одоо тэгэж загнуулж тэгжсэн нь бол одоо ерөөсөө хизэж буруутахгүй тэгсэн болохоор л би одоо нөө өдөө зэрэгтэй явж байгаа. Тэгэл одоо оройтлоо 6 өнгөрөөл жоохон харанхуй болоод ирэнгүүд л залгана. Хаана явж байна? Ирж байна. Тэгэхээр тэр бол угаасаа зөв эцэг гэхийн хараа хяналт яг тэр зүйлийг бол тодорхой хэмжээнд заавал байлгах хэрэгтэй л гэж харж байна. Яг нэг ягт өвөлдөө нэг харанхуйлчдаг саруулын сургууль хоол учраас бас айгаад бокс явах чи бас тэрнтэй холбоотой байхгүй. За миний хүн дайрах юм бол Тэг би хамгаалж сурах хэрэгтэй байна. За өстө боксонд яв зөв стейж дэмжээ гэх. Нэг тиймэрхүү байсан. Хотгон заяагч юу саруулагчтай хэр нээлттэйсэн би одоо ингээд найзуудынхаа тухай эсвэл ингээ үерхлийн тухай ярихт ингээд хэр нээлттэй эсвэл яаж хүлээж авч ирсэн бэ? Би ингээ ээжтэй тийм юм ярихад ээж ингээ амар нээлттэй намайг ойлгодог ч гэсэн тэ юу яагаад гэдэг байхгүй юу? Нас дээр болоогүй ч юм уу эсвэл хичээлээ хий гэдэг байдаг байхгүй юу? Өөрхөг болоогүй шүү. Тийм. Тэгээд байдаг. Тий. Хичээл нам одоо сурах насн дээрээ сураа гэл тэгээд яг ижлэх юм байсан. Одоо яг миний өнцгөөс өөрөө өсвөр насны охин байсан. Өөрөө яг одоо ээж болох гэж байгаа хүний хувьд харахад бол тэр бол угаасаа л зөв юм билээ. Хүүхэд нас дахиж эргэж хизээж болдохгүй. Тэгэхээр яг энэ гоё хүүхэд насаа яг хүүхдээр нь мэдрээд бас тэгж явсан болохоор одоо мэдэх одоо үерхлийг буруу гэхгүй л те. Гэхдээ яг яаж үерхэхгүй гэдгийг ээж надад аягуулсаа хэлдэг байсан. Хэл хязгаартай бай. Үерхэн гэдэг чинь ийм зүйл шүү. Тэрнээс иш одоо ингээд том хүмүүсийн одоо хоорондын харилцаа, хүүхдийн үерхэж нөхөрхөх харилцаа гэдэг хоорондоо ийм ялгаатай шүү гэдэг ялгааг ээж надад аягуулсаа хэлдэг байсан. Хэл хязгаараа тавь. Чи хүнтэй эсрэг одоо хүүхдийнхаа хүнтэй нөхөрлөж найзалж болно. А гол нь тэр хүнтэй яг юуг хийх үү, юуг хийхгүй байх уу гэдгийг ээж надад аягуулсаа хэлсэн. Тийм би бүр хүрт нэг өөрт нь хүртэл бүүж өгöd. За одоо ингээд нэг төрсөдрөр нь за миний охин одоо эмэгтэй хүний ариун нандин гэдэг байдал бол айгүй чухал. Тэ чи хүнтэй үерхэж болно. Гэхдээ энэ бүгжийг яг чиний нөхөр болох хүн гэдэг яг чиний хуруунаас аваад тий тэгээд энэ бүгжийг өөх одоо солилцох хүртэл миний охин яг юм гоё ариун нанднаараа байгаарай гэд хэлжсэн. Яг төрсөдрөөр нь би бүр ингээд бодоодсэн байхгүй. Тийм тэгээд тэр маань юу вэ гэхлээр айгүй тийм гоё нандин баггүй те. За хүнтэй үерхэж болно. Гэхдээ яг тийм том хүний асуудалд орохгүйгээр гоё юм найзлах нөхөрлөл хамтдаа цагийг өнгөрөөх энэ би нэгээ таньж мэдээ ийм байж болно. А тэрнээс цааших зүйл бол болохгүй шүү гэдэг бол маш сайн ойлгуулж харуулдаг байсан. Та тэгтээ ямар гоё тийм нандин үйлчлүүд хийсэн те энэ бүүгөөж тэгэл тэр ном бэлгэлдэг, номон дээр бичдэг гэл. Тэр чинь бас амар гоё ухаан. Тэр болгоо одоо надад айгүй их ингэ сэтгэл үлдээдэг. Тэгээд би одоо өсгөдөө танилцаад сая нөгөө гэрлэх санал авсан. Тэгээс хүмүүжт бас тэгтээ яг би тэрийг хэлжсэн. Энэ мөнгөн бүгжийг ингээд ээж маань надад өгч ирсэн юм аа. Тэгээд ингээд тэрийг би ингээд одоо хүртэл ингээд зүүж ирсэн гэдэгс чи хөөх тийм үстэ ямар гой сүртэй зүйлвэ те чи ингээд тэгж хүлээж авч тэгэхээр тэр бүгж маань одоо ингээд одоо миний тэр бүгжний оронд ингээд солигдоод хийсэн те би одоо охинтой болохоор тэр бүгжээс охиндоо үлдээгээд яг тэгж хэлнэ л гэж боддог. Тийм тэгэхээр нөгөө ялангуяа зүгээр яг миний бодлоор аавууд октод хөвгүүд ээжүүдийн хоорондын цаг бас айгүйх гаргах хэрэгтэй байх гэж би бас харддаг. Тэгээд яг тухайн үед би ингээл энэ бүгжийг саруулд аав нь тий гоё урд нь өгөөсэй гэж бодсон ч нөгөө бид нар хөдөө явж ирээл ингээл айгүйх ядарсан байсан. Их саруулын төрсөн өдөр бас болох гээд. Тэгээд цаа охиндоо гэлс энийг ингээ аваад ойлгуулчих. Манай охин бас ингээл том болол яг ингээд мэдэгдээд байгаа байхгүй өсвөр нас. Тэгэл нөгөө одоо ангийн хүүхдийн шохоорхол найз нөхөд одоо үерхэл нөхөрлөл гэл бид тэрийг яг мэдрэл за одоо яг гэлс энийг би ингээд ойлгуулчих тий. Тэгээд энэ дээр би юу ойлгосоо гэж бодсон бэ гэхээр нөгөө нэг гоё чи үнцэнтэй шүү. Чи ариун нандин гэд байжгаад яг дараагийнхаа хүндээ ингээ очиход энэ айгүй үнцэнтэй байдаг. Тэрийг охиндоо айгүй мэдрүүлэхийг хүсээд тэг ганц гарна бүгжийг гоё юм те. Яг тэр хэрээрээ одоо саруулын нөхөр нь яг тэр хараар ингээд хайрлаж байгаа байхгүй те. Яг тэгж. Ээж ийм үнцэнтэй ийм гоё охин гэл. Энэ мэдрэмжийг бас нөхөрт нь хүртэл та өгсөн байх шүү. Би нөгөө нэг анхны хоёрын үерхэл дээр чи би дундуур нараад за би уулзнаа. За саруул гэртээж. Болоогүй. Чи болоогүй. Би уулздаг. За өсгөөгөө додаад тэгээд
би охиндоо маш их хайртайгаа хэлээд те. За одоо ингээд миний өсгөж ингээд ийм том болсон охинтой ингээд чи үерхэж байгаа юм байна. Миний охин чамд үнэхээр хайртай юм байна. Тэ? Үнэхээр маш их одоо хайртай байна. Энэ хайрын чид сайн одоо авч яваарай гэв тэр хоолн дараад. Нэг тэгсэн ээж. Хойлохнаа. Тий, хойлохнаа. Ямар гоё. Дадгүйгээр. Тэг бид нар чинь би өсгөө гэхлээр жоохон загинсан л да. Чи одоо ингээд урлагийн хүн гэхлээр бид нарт бас нэг жоохон юм айдас байгаад исэн. Тэгээд ингээд одоо урлагийн хүн миний охиноор ингээд тоглоод хайчих болоо, ингэх болоо. Яагаад чи ингээд нэг тийм айдас яваа. Тэгээд тэрийгээ би ингээд хилээд тэгээд саруулаар дамжуулаад ээж чамтай уулзъя гинэ. Тэнгисийн тэнд. Тэгээд бид хоёр хамтдаа хоол идээд би өөрийнхөө шууд нэг одоо юу гэж бодож байгаа бодлоотой хэлээд энэ охинд би ямар их хайртай чи миний энэ одоо ингээд хайраар өсгсөн охиныг те ямар хэмжээнд авч явах вэ гэдгийг яг зүгээр магадгүй шүү тулгсан байж магадгүй л те. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад ойлгосныхан дараа за одоо саруул гараад ирээ хүрээд ирээ. Тэгээд аль биесээр ээж нь зөвшөөрлөө. Тэгээд ч нэг зөвшөөрч ирсэн. Яг тийм захиас бас баймар юм шиг санагдсан шүү дээ. Одоо ингээд нөгөө бэр гуйдаг штэ. Бэр гуйхаар ингээд нэг хадаг өгдөг те. Хадгийг аваал ингээд яг яс энэ дэр хүүхдээ захиас одоо сүүлийн үед аягүй тэгдэг болчих тийм бичлэгнүүд явал те. Ийм охины минь ингэж яваарай, хайрлж хандж яваарай гэл. Тэр захиасууд бас ямар гоё юм бэ. Угаасаа яг тэр үн цэнийг ойлгуулад те тэр цаашаа энэ одоо харилцаа цаашаа бас аягүй гоё явахаар байгаа байхгүй. Тухайд би нөө охиноо аягүй мэдэрсэн байхгүй юу. Бүр ингээ аягүй дурлцсан. Тэгээ бүр ингээ хүнд ингээ дурлсан байгааг нь мэдээд за би нэг дурлсан залуутай очиж нэг уулзаад би охиныхаа сэтгэлийг энэ хүнд хэлэх ёстой юм байна. Миний охин чамд бүр үнэхээр дурлсан байна. Чи энэ одоо эмэгтэй чи эр хүн нь болох юм байна те. Чи бүр ингээд маш сайн миний охиныг хайрлаарай гэдгээд тэгэж нөгөө хэлээд ясан да. Танаас та нарийн гоё ухаан их гарсан. Тухайд яг нөгөө тэр үед чинь би өөрөө дотроос айгу зөрчилдөж байгаа байхгүй юу. Сайста уурлаад одоо загнах уу яах уу ингээд одоо юу гэдгийг те яаж ярих уу гэд. Тэгээ бодож бодчаад ер нь ингээ уулзаад хэлсэн зөв юм байна гэж бодсон. Яг тэгдэж одоо нөгөө сондрыг ингээл эн чинь ууг нь хөөрхийн амт хувь хүн юмсан. Тэгээ би өөрийнхөө нөгөө юугаар байлгах гал чи инг тэг гээл тэгтээ за одоо би яшиг энэ үед нь энэ асуудал дээр нэг оролцохгүй хаяа дөө. Би чамд итгэж байгаа шүү гэл хаяа хийлнэ. Гол нь нөгөө нэг чамд итгэж байгаа. Тэгээ юу ч хийжсэн чиний ард чинь хайртай гэр бүл өргөөлж байгаа гэдгийг л айгуу чухал. Таны ингээд одоо утган цай ихтэй ингээд өнгөрүүлж исэн эсвэл ингээд өнгөрүүлсэн хамгийн гоё дурсамжтай үе байгаа шүү дээ. Тэрийг нэг та ярил. За мэдээж дурсамж бол одоо маш их байна. Зөндөө гоё дурсамжтай үеуд баярын өдрүүд, миний төрсөн өдөр. Тэг ялангуяа гэр бүлийнхантайгаа тэмдэглэх илүү дуртай байдаг. Яагаад гэвэл миний төрсөн өдрийг манай гэр бүлийнхэн бүр ингээд хоног тоолон ингээд за яах вэ? Энэ өдөр яах вэ гэж ингэж хүлээдэг. Тэгэхээр би гэр бүлтэйгээ одоо ингээл том болцсон найз нөхөдтэйгээ гэхээсээ илүү намайг ингэж өсгөж хүмүүжүүлж намайг бүтээж ийм болгосон энэ хүмүүстэйгээ би хамт ингэж энэ гоё нандин өдрөө тэмдэглэх ёстой юм байна гэж одоо би төрсөн өдөрт илүү ач холбогдол өгч ер нь л миний гэр бүлээрээ тэмдэглэсэн төрсөн өдөр болгон хамгийн гоё байдаг. Тэгэл жоохон байхад ээж одоо яг миний төрсөн өдөр исэн гараад одоо тэр бараг 4 мөрөл настайсан баг. Тэрийг би бүр айгүй сайн тод сандаг. Бүр маш багын дурсамж. Гэхдээ би маш тод сандаг. 4 настай ч илүү 3 наснаас 4 нас хүрж исэн ч илүү ээж гараа. За миний охин хоёлаа гарч торт авъя. Төрсөд нь болж байгаа хоёлаа тухайд тэл жүрөөр ороод торт авдаг гэсэн. Очоод торт авъя гэх. Тэгэнгүүт би нөгөө хөөрөөд нөгөө байнга нөгөө торт иддэггүй байсан. Тэгэл яг төрсөн өдрөөрөө л угаасаа торт иддэг. Тэгсэн чинь нөгөөдөг чи хөөрөнгүүдээ за ээж та надаа торт авч өгч юм чи би үсээ хосголлаа. Үсээ хосох яг насан дээрээ. Тий, үсээ хосох хэмжээний тэр хүн тэгэж тогтолж баярлаж торт идэн өнөөдөр миний төрсөн өдрөөр ээж надад торт авч өгч ингэж тэгэж их баярлж яаж ирсэн. Тэгээд тэр төрсөн өдрөөр би торт авчаад үсээ хосуулж ирсэн. Ямар хөрх. Бүр үсээ хоссон ч хамаагүй гэтлээ ингэж тэгэж баярлж хөөрж ирсэн. Дараа нь бас хамгийн тод сандаг гоё дурсамж гэх юм бол ээжтэй хамт явж чихээ цоолуулж ирсэн мэдрэмжтэй анх. Тэгэл эмхтэй үнэл юм чинь гоё эмэг зүүх, гоё гангалж ингэж нөгөө эмэг бүгж зүүж, өсгөтэй готл өмсөх тийм зүйлүүдийг айгүй хүсдэг байсан. Тэгээд манай ээж бас амар гоё хувцалдаг, гоё өсгөтэй готлнууд өмсдөг, гоё цүнх үрдэг. Тэгэнгүүт нөгөө байхгүй байгуур нь би ингээл өсгөтэй готлын өмсөөл ток гэл гэртээгүй. Тэгэнгүүт манай өвөө л яа энэ саарлста чимээ гаргаад ингээд хам готлнууд наваа нуучин. Тэгэл би ээж тэлэл өвөө ингээ өсгөтэй готлнууд нуугаад байна гэл. Тэгэнгүүт
ээж надад айгуур юм нэг тоглоомон юм өсгөд готл мотл. Тэгэл нөө Барбины титэм митэм тиймэрхүү юмнууд авчирж өгөөл. За хоёлаа чихээ цоолуулъя гэл. Тэгээ гарч ингэж чихээ цоолуулж. Тэр бас айгуу охин насны, хүүхэд насны бас хамгийн гоё нандин дурсамжуудын нэг. Тийм би нөгөө нэг бас одоо юу гэдэг хүүхдийг нөгөө багасаа ингээ гоё юм сураасаа гэж хүсдэг. Тэр одоо 10 дугаар анги бас бөө мейкап аваад өгсөн. За одоо нүрэ бод. Аль би чамаа боди гэл. Бөө мэрэгжлийн нөгөө бүр ингээ про мейкапнууд амар үнэтэй болж исэн тухай бүр бараг л тухайн үеийн 500 600 мянга бөөм бодог ингээл айгүй олон өнгийн ингээл так гэж онгоодаг тэннүүд гэрэл сүүдэр багс макс айгүй их юм аваад тэгээ би болохоор нөгөө спорт болохоор жоохон тийм дургу яа ээж. Тэгэхээр ээж хүн болохоор нөгөө нүрээ зүв будаа сурчаа. Илүү эмгтээлэг байлгах гэдэг талаас нь анхаарад байна шүү дээ. Тэгээ намаа нэг нүрээ бод нэг өмсгөө засаа өмсгөөний жоохон инээ бодчааж жоохон үнэтэй осмос цац эмгтэй гоё үнэртэй байх хэвээр гэл. Тэгээд бас ээж нэрийн намайг юунд загварын яг юм. Модель загвартай болсон шүү дээ. Эмгтээлэг болох гээд. Эмгтэй бай. Спортоор хичээлээ залтгүй болохоор бүр хитрхи спортчоод. Хитрхи олон төрлийн спортээс үлдээ нөгөө бокс мокст явцсан. Бүр бараг нөгөө тал руугаа илүү явчих гад. Тэгсэн чинь л ээж надад нэг өдөр орой дагуулж байгаа сурагчдын амралтч ийсэн. Тэгээд хоёлаа өстө шүнжэнгөө Улаанбаатар их төлхөрийг гэсэл баахан бодог аваад тэрийг авч орж иж гэртээ тэрүүгээрээ хэдэн 7 хоног бараг дүүрээ бодсон те. За өнөөдөр ийм юм сорно. Тэгээд нөө Монгол модель агентлагт бас явуулсан. Одоо үнэхээр завгүй ойлгож тий. Одоо эсрэгээр отхон заяа их ээжтэйгээ өнгөрүүлж исэн хамгийн дурсамжтай өөрийнхөө ээжтэй. Миний ээж чинь намайг нөгөө нэг тэр 90-ад оны ихэнд орон тооны цамхтгалаад манай ээж дөнгөж одоо миний насан дээр тэтгэвртэй гарсан байхгүй юу? Одоо тэгээ тэр үед надад яг намайг айгүй хөгжүүлэхэд анхаарсан. Айгүй нэг ном уншиж өгдөг гэсэн. Тэгээд тэр ном уншиж өгдөг байсан дурсамж үнэхээр гоё. Тэгээд ээж айгүй ингээд өөрөө уншаад тэр мөчмас их гоё санагдчихээн. Тэгээд ээж минь их гоё тийм уян зөөлөн бас бусдын төлөө гэсэн сэтгэлтэй. Тэгээд ээжтэйгээ хамт тэгээд манай ээж чинь ажилласаа гараад тэтгэвртэй гарсан хүн чинь хийх юм алдахгүй яжаад тэр нэг яармаглал нэг ажилдаа явдаг гэсэн. Тэгээд тэрэнд нь би ингээм хамт явдаг яармагт. Тэгээд тухайд нөө яармагчинд энэ шав хаасан. Тэгээд лавтаас нь суугаад ээжтэйгээ хамт айлуудаар ороод нэг юм ээж нэг юм бичиж өгдөг. Тэгээд төлбөр ч юм уу нэг тиймэрхүүлэл хийгээд байгаа юм шиг тий. Тэгээд тэрнтэй хамт явдаг байсан. Бас ээжтэйгээ хамт бид нар нэг амьдрахын төлөө зармаг зардаг байсан. Тий. Тэр зармаг зардаг үеуд бас надад аягүй гоё турсамжуулдээсэн тий. Тэр нөө Симба зармаг мармаг чи үйлдвэрээс нь очиж аваад ингээд зардаг. Аль болох ээж манаас нөгөө нэг хүүхдүүдэд ажил хийж тэ нөгөө зах зээл болж байгаа мөнгөний үнцнийг мэдүүлэхийн тулд цагаар ч болтгоо ажил хийж мөнгө олох хэрэгтэй байна гэдэг арга ухааныг бас зааж өгчээсэн. Тэр бас надад аягүй гоё. Тэгэхээр чи бид өнгөж 9 дугаар 8 дугаар ангидаа нөгөө цагаар очиж офисуудад ингээд бас цэвэрлэгээ гэдэг. Гэхдээ нөгөө хамаатныхаа ажил дээр очиж цэвэрлэгээ хийн, хажуугаар нь зармаг зарна. Зоныг ер нь л тэгж өнгөрөөдөг байсан. Тэр нэг стафетийн ундаг үйлдвэрээс нь аваад тэр чинь нэг 50 төгрөг нэмээд ч үлээ. Тэгэл ингээл зарна барсаас орс зармаг зөөн. Нэг тиймэрхүү дурсамж бол надад үнэхээр гоё. Яг тийм амьдралын төлөө хүн ингэж мөнгийг олох хэрэгтэй байна. Мөнгөний үнц нь бас айгуу чухал юм байна гэж. Тэр мөчөд их гоё байна. Таны ингээд өмнө нөгөө нэг орсон подкастыг үзсэн чинь та ингээд нөгөө нэг мөрөөдлийн самбар гэдээ ярьжсэн шүү дээ. Тэнгүүд яг тэгэж бичээд тэгээд ингээд тийм самбар хийхэрэг яг биелдэм болов яа гэм бол та тэрийг нэг ярьдаг. Тий. Тэр бол өстой яг үнэн байсан. Тэгэд нөгөө хүн чин угаасаа юу бодож санаж ийн, юу хүсэж зорж ийн ингээд бодлороо тэр зүйлээ дууддаг гэж үздэг юм байна л да. Тэгэхээр тэр яг үнэн юм байна уу, үгүй юм байна уу гэдгийг одоо яг л чам шиг надад тийм асуулт төрөөд шалгах гад. За одоо бид үнэхээр л энийг зорж хүсэж байгаа юм чинь ингээд бичээд зургийг наагаад ингээд өөрөө тэрийг ингээд бодоод хүсээд үзээд гээд туршаад үзсэн чинь нэрнгээсээ л биелсэн. Тэгээд тэрнээс хойш би тэр зүйлийг одоо жил болгон амьдралдаа ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ зүгээр бичээд зургийг наачхаар одоо тэр бол ингээд ээж хэдийн юм шиг тэрийг ингээд шууд өгчин гэсэн үг биш. Зүгээр тэрийг бичээд зургийг наагаад ямар нэгэн байдлаар өөртөө харагдахаар ингээд тавьчихаар хүн даал тухамсраараа энергиэрээ өөрөө тэрийгэ дуудаад тэрийгэ харах тусамдаа одоо хийх зорилгоудаа ингээд шат дараатай алхамжлаад бодд юм байна
гэж ойлгосон л доо. Одоо зүгээр бид нэр төлөвлөгөө гаргана, төлөвлөгөө хийн гээл тэгэхээр одоо зүгээр өнөө маргааш ингээд за гэрийн даалгавраа хийх, гэр орноо цэвэрлэх гэх тийм төлөвлөгөө гэхээсээ илүү цаад тэр том мөрөөдөж байгаа зүйлээ бичээд зургийг наагаад өөртөө суулгачаараа тэрэндээ хүрэхийн тулд би юу хийх үү гэдгийг ингээд шат дараатай бодож эхэлж жижиг алхам болгож малхмаар. Үйлчлэгийг Яг зөв. Тэрнээс биш зүгээр зургийг наачаар тэр зүйл ингээд ичи тийм шиг хүрээд ирнэ гэсэн зүйл байхгүй. Зүгээр зургийг наагаад өөртөө үргэлж санаж бодоод оюун ухаандаа талд ухамсартай ингээд ухамсарлаад явж байхаар тэр зүйлд хүрэх ингээд шат алхмууд тодорхой ингээд нүдэнд ингээд жижигээр ингээд харагдаад эхэлдэг. За тэгээ миний тэр хамгийн гоё жишээнүүд юу вэ гэхээр би 2023 онд дэлхийн аварга болохын өмнө би 22 онд одоо ингээд 22 онд дуусч чад гэсэн үг шүү дээ. 23 оноо төлөвлөж мөрөөдлийн самбар хамгийн анх хийжсэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр би хамгийн анх бодибилдинг фитнесээр хичээлж эхэлж исэн. За тэгээд за тэгвэл би энэ спортоор хичээлж байгаа юм чи энэ спортынхоо оргилдон гараад үзье гэж одоо дэлхийн аварга болох гэж бичсэн. За тэгээд дэлхийн аварга болохын тулд наан би ер нь улсын аварга болох хэрэгтэй юм ингээд бас улсын аварга болоод үзье гэж улсын аварга болох гэж бичсэн. За тэгээд бас тухайд контент хийж эхэлж исэн болохоор 100 мянган дагагчтай болох гэж бичсэн. Тэгээд бас нэг юм хөрхэн камерны зураг бас нөгөө контент хийж байгаа юм чи ийм камертай болох гэх камерны зураг наац. За тэгэл тухайн жил тийм зорилгоо тавьсан байгаа. Тэгээд тэднийгаа ингээд жижигэн стикерээр зургийг хэвлээд хан дээрээ унтдаг орныхаа хажууд ингээд наацсан. Тэгээд дараа нь 2023 онд дуусгаад би тэрийг харсан чинь би улсын аварга болсон байсан, дэлхийн аварга болсон байсан. Тэгээд Instagram дээрээ 100 мянган дагагчтай болсон байсан. Тэгээд би бүр гэд үнэхээр л ийм зүйл байдаг юм байна. Хүн үнэхээр л эндээ маш их хүсэж зорж энийгээ өдөр болгон ингэж энэ зорилго мөрөөдлөө бодож явахаар наан нь ингэж жижиг үйлдэлүүдээр энэ том мөрөөдөл рүүгээ төгчд юм байна гэдгийг би яг биеэрээ мэдсэн. Тэрний дараа жил нь за тэгвэл одоо ийм зорилго тавиад биелүүлээд үзсэн чи энийг бүр томсгоод үзье гэж бодоод бит хоёр гэр бүлийн ханданд за тэгвэл энэ жил хоёлаа ийм хаустай болно. За ингээд ийм машинтай болно. Дахиад тэр өмнөх онд бичсэн тэр нөгөө нэг юугаа камера авч чадаагүй л те. Тэр камерын хаан зургийг дахиад наасан байгаа. Гой камертай болох гэх. Тэгэл юу яах нэг юм хөөрхөн би бас өөрөөс өөрийн гэсэн сургалт ингээд хүмүүс заад зүгэлдэг тийм зүйлтэй болохыг мөрөөддөгсэн тэр мэрийнхаа ингээд бүгднийхэн зургийг бичээд за манай хүн болохоор урлаг талаас ингээд дуу муугаа гаргах гэж бичээл зургийг наагаад тэгээд дараа нь саяас 25 оны төгсгөл тэрийг харсан чинь бит хоёр өөрсдөө гэсэн хаустай болцсон өөрсдөө гэсэн машинтай болцсон тэгээд сая бас яг бит хоёр нэг камер аваад зүгээр камер худалдаж аваад тэгээд зургийг харсан чинь нөгөө нааж исэн зураг нааж исэн яг тэр камер манаас яг ижлэхэн загварыг яг тэр камера ингээд авцсан байсан. Тэгэхээр ер нь ингээд хүн алсын том зорилгоо бодоод тэр түүний хандлаа ингээд өсөж мөрөөдөд явахын тулд яг тэр цаад том зураг тэр том зорилго мөрөөдөл өөрт ингэж байнга санагдчих байх юм бол наадах тэр жижиг сажиг үйлдэлүүд ингээд аяндаа өөрөөс ингээд ураад ундраад гараад идэм бэлээ. Чинийх тийм тохиолдол байна уу? Бага би бас яг жоохон байхдаа яг тэмдэглэлийн дэвтэр дээрээ зүгээр л яг санамсаргүйгээр Америк явж үзэх гэх тэнгүүтээ сургуулийнхаа шилдэг сурагч болох гэж бичсэн байсан чинь тэр нь яг 24 оны сүүлээр 25 оны ихээр яг биелсэн байсан. Тэр айгуу сонь тэг бичээд орхисон байсан байхгүй. Тэгээд ерөөс ийж бичсэн. Америк руу явчаад тэр дэвтрээ үзчихсэн чинь яг тэр бичсэн хоёр юм нь яг хоёрхан юм бичсэн байсан. Яг тэр нь бүр яг гэтээ хэдэн жилийн дараа биелсэн л тэгээд тэрүүгээр бит хоёр бас нэг рeel хийсэн тий. Бас ингмээр юм биш үү? Бичсэн юм биелдэм биш үү? Тий. Яг үн тэр бодлын хүч гэдэг тэр хүн өөрөө маш их хүсэж мөрөөдөн гэдэг нь тухайн зүйлээ дуудах. Бас нэг тийм гоё үндслэл болж өгдөг юм шиг санагцсан. Тэг BBS нөө сурагч нартай бид нар ч нөө олоолсан шалгалтанд бэлддэг байхгүй 8 дугаар анги 10 дугаар анги тэр төгсөж байгаа хүмүүстэй хичээл орохдоо за хүмүүстэй та нар 6 сард өөрсдийгөө яг ямар байдлаар цонхоор харж байна. Яг ингээд төсөөл чи ингээд шалгалтынхаа үр дүнг аваад эсвэл шалгалтаар гарч ирж байхдаа чиний сэтгэл санаа ямар байна? Тэрийгээ яг бодоод хүмүүстэй би ингэж ийн гэж бичээрэй гэд энэ жилээс эхлээд би нөгөө сурагчтайгаа яг тийм зүйл ажиллуулж эхэлсэн. Гэтэ гол нь нөгөө бид нар зүгээр сураад байх биш те. Ямар шалтгаанаар би яагаад ингэж сураад байгаа гэдэг учир шалтгааныг сайн бичүүлээд мэдрүүлээд явах илүү гоё үр дүнтэй хүүхдүүдтэйгээс ажиллах. Ер нь хүүхдүүдтэй ажиллах аюу гоё энергитэй байдаг л та. Тэр хүүхдийн тэр нэг юм гоё мөрөөдлийг бий болгох. Ер нь багш гэдэг маань зүгээр нэг хичээл заагаад өнгөрөх биш.
Яг тэр нэг гоё хүүхдүүдтэй мөрөөдлийн өгчгэнсэн гэж би айгу боддгийг. Хоёртой бүр тэгтээ угаасаа амар удаа ярих сэдв бол зөндөө байна. Тэгтээ манай подкаст маань цаг хугацаатай. За тэгээ 3 асуулт бэлдсэн байгаа. За. Ямар үед ээжигээ хамгийн их сандаг вэ гинэ. За ер нь бол жоохон байхдаа бол зүгээр баг нөө ээжтэйгээ хамт байгаа мөртлөө санаад идэг ус. Тэгээд яг том болоод өөрөө нөгөө амьдрал руу ороод ингээд амьдралд оролцоод явахын хэрээр ингээд мэдээж бодлууд сарнин. За ингээл хичээл ном, ажил, төрөл ингээл яаж амьдрах вэ? Байр түрээсэлж амьдрах, байрны түрээс яг ингээд бодоод эхэлж яхад яг тэр үеүүдэд бүр их ингэж ээж аав гэр бүлээ бүр их санаж эхэлт юм билээ. Би ингээд хүн чин гэр бүлтэйгээ эцэг ихтэй ялангуяа ээжтэйгээ байхад амьдрал ямар амархан байсан юм бэ? Юунд санаа зовхгүй. Гэртээ очиход за сайн уу миний охин ингээд хүлээгээд авах тийм гэр орон тийм эцэг их байна гэдэг ямар сайхан байсан юм бэ. Одоо би өөрөө ингээд амьдралд ингээд хөл тавьсан өөрөө ирээдүйд би эзэн нэгэн цагт ээж болно гэж бодвол яг тэр үеүүдэд л ээжигээ хамгийн их санаж байсан. Тэгээ одоо өөрөө ээж болох гэж байгаа болохоор ялангуяа сүүлийн сар бол бүр их сансан. Тэгээ би өдрийн тэмдэглэл бичээд тэгэл ингээл байж байхдаа одоо би удахгүй ээж болох юм байна. Тэгээ миний насн дээр миний ээж аль хэдийн ингээд ээж болсон 3 хүүхэдтэй байсан байна. Тэгээд ээж гэдэг хүн ямар агуу юм бэ? Ингээ биесээ бие ургуулж ам бүтээж ингээ жижигхэн цэг байхаас нь тэр ингээ дошхуг гартай, хөлтэй, ястай, зүрхтэй, тархитай ингэж бүтэн хүн бүтээж гаргачаад дахиад өөрийнхөө тэр хөхний сүгээр холлож өсөж өндөлгөж хүн болгоно гэдэг бол үнэхээр агуу зүйл. Тэгэхээр яг одоо л өдөр болго ээжигээ санаж байна. Яг тийм. Ээж нь ч гэсэн охноос аяг санаж байгаа. Түрүү яг ярьсан тий. Та яаж ин гэрлөөнд гүйж очиж гин үү? Манай аав чир навд тустаа гарахад яг нэг мэдгэлгүй гэдэг. За юу болж ин гэл. Тэгсэн чинь яг эсэргээрээ би нөхөртөөгөө энэ хоёрыг 100 камп гэл байрлаа явчихаар гэр хоосоо өргөл. Нөгөө камп руу байн гүйж очивол хүүшийн хүүхд байхгүй чи ямар амар утгагүй юм бэ гэл. Яг тэр мэдрэмжийг мэдэрт юм лээ. Тэгэхээр яг ингээд тустаа гарахаар хоёр бинийгээ санах, хоёр биенийхээ үн цэнийг мэдрэх. Энэ мэдрэмж яг энэ үед л мэдрэгддэг юм шиг. Тийм хамт байх үед ялангуяа хүүхэд байх үед тэдрийг тэр болгоныг ойлгохгүй. Жоохондоо л яг угаасаа ээжтэйгээ байхгүй, ээжлэрчүүлэх гоё. Ээж хэзээ ажиллаас ирэх ингээл. Тэгээ яг тэр нэг өсвөр насны дундын үйл ойлголцол гарч явах үед ч юм өстэй ээж аав ядаргаатай юм. Хурдан том болоод тустаа гарахын сан гэж боддог гэсэн бол эсэргээрээ тустаа гарсны дараа хамгийн түрүүнд ээж аавыгаа л санав. Охноосоо мэдэрч байсан хамгийн гоё хайр гинэ. За тэгэхээр охноосоо мэдэрчсэн хамгийн гоё хайрууд ер нь бол зөндөө байгаа. Гэхдээ нэг намайг 3 сарын 8-нд гоо сайхан дагуулж ороод яг ингээд нэг би ч бас ингээд нэг гоо сайхан дагаар л хандуулдаг. Яг тэр нэг бүрэн үйлчлэгийг надад ингээд мэдрүүлээд те айгу үнэтэй үйлчлэг надад хий чин мөнгө өгчөө гэсэн чи үгүй гэж хэлжсэн. За тэгээд бас хүүс задлсан үед те би бүр ингээд ямар гоё юм бэ? Бүр яг энэ хайр бүр үнэхээр гоё байсан. Би ингээд охноос авч исэн хамгийн гоё хайр байлаа. Ер нь бол байнга ээжтэй гоё хайрыг мэдрүүлдэг. Тэ рилүүдийг үзээд бас айгу охноо ингээд бахархаж хайрладаг тий бүх зүйл айгу гоё сэтгэл шингээж хийдэг. Бас өөрийнх нь төрсөн өдрөөр надад бас айгу гоё баглаа цэцэг үлгэлдэг. Тий тэр мэдрэмжүүд үнэхээр гоё. Тийм би төрсөн өдрөөрөө гэр бүлийнхнийгаа л баярлуулах хамгийн их дуртай. Яа тэгэхээр энэ хүмүүс чинь намайг бүтээсэн. Ялангуяа би төрсөн өдрөөрөө би өөрөө баярлах гэхээсээ илүү ээжигээ баярлуулах илүү дуртай. Ээж маань ээж миний төрсөн өдөр гэхээсээ илүү ээж болсон өдөр гэл өглөө босоод би билүүгээ ярьдаг. За ээж болсонд баяр үргээ гэл нөгөөх нь за төрсөнд баяр үргээ. Тэр бол хамгийн гоё. Одоо хүүхд төрөхөөр та бүр хайр бүр асгарах юм байна. Тийм. Бас ингээд нэг жоохон хоёр яс салахад ямар хэцүү байдаг гэлээ те. Тэрийг маань бас миний охин давж туулгандаа за одоо сайн бэлдээрээ гэж хэлээл байгаа. Тэгээ нөгөө төрчөөд нэг тийм бичлэг байсан ш нөгөө хүүхдээ төрүүлчээд ингээд нөгөө төрх өрөөнд дотроо яж байгаа байхгүй хүмүүс эргэлтээр орж ирээд. Тэсэн чи бүгд нөгөө шинэ хүүхд рүү очиад байгаа байхгүй. Миний ээж л над дээр ирлээ гэд. Миний охин яаж ийн гэл нөгөө өөрийнхөө хүүхдийгээ тэнд төрсэн байгаа хүмүүс тэр шинэ хүмүүс сонирн байгаа байхгүй. Ээж хүн гэдэг яг тийм л ээ тийм. Яаж төрөндөө миний охин гэл тийм.
За ээжигээ 3 үгээр тодорхойлвол гинэ. За мэдээж ээж хүн гэдэг зүйлийг бол үгээр хэлж үзгээр бичингүү тийм агуу ачтай, тийм гоё зүйл ч одоо их хүн ээж хүн шүү дээ. Мэдээж тодорхойлох ээж гэдэг үгийг бол тодорхойлох үг болдохгүй. Ээж бол бүх зүйл байж чаддаг. Энэ дэлхийн ертөнцийн амьдралыг бүтээдэг хүн гэдэг чинь ээж хүн. Тэгээд ээж гэдэг үгийг тодорхойлоход бол үнэхээр боломжгүй. Гэхдээ өөрийнхөө ээжийг тодорхойлох юм бол зүгээр л гайхамшиг бүтээгч гоо үзэсгэлэн. Баярлалаа. Охиныхоо ямар зан чанараар бахархдаг вэ гэж. За миний ох айгу ухаалаг. Тэгээд айгу юмд тууштай байдаг. Тэр зан чанараар үнэхээр бахархдаг. Тууштай байж ич энэ бүх зүйлийг өөрийн гараар бүтээгээд хэний ч одоо тусламжгүйгээр өдийгөөс өдий хүртэл явж байгаа энэ тууштай зан чанараар нээж нь үнэхээр бахархаж байна. Тууштай гол нь тууштай гэдэг. Ээжигээ гомдоож байсан үе байгаа юу? Зөндөө байдаг бах уу. Тэгэл мэдээж тэл нөгөө нэг өсвөр насны үеийн үйл ойлголцлууд тиймэрхүү зүйлсүүд дээр бит хоёр хоорондоо их ойлголцохгүй байх үеүүдэд би бас ээжигээ гомдоож исэн баах. За тэгэл ер нь л хүний хүүхэд байна гэдэг чинь тэгэл байнга л эцэг их ээжигээ санааг нь зовоож тэгэл тэгжил ер нь байдаг байх л гэж боддог. Хүүхдэтлэл болсон бол одоо би бас өөрөө ингээд ээж болох гэж байгаа болохоор одоо ер нь би ингээд цаашдаа санаа амар байна гэж байхгүй хаа. Хүүхдэтэл болсон юм чинь байнга л түүнийхээ хойноос санаа зовж ингээд санаагаа чилээж тэр хүүхд минь яаж байгаа л хүүхд минь яаж хүн болно л гэж бодох байх. Тэгээд ер нь бол тэгж санааг нь тайван байлгаж байсан үе гомдоосон зөндөл байгаа. Тэгээд яаж гомдоосон бол яасаар Миний бодлоор яг тухайд гомдчихэд би тэр нэг гол нь гомдлыг удаан ингээд тэгээд яваад байх учраас мартчихжээ. Ер нь л тийм баг. Тэгэл тухайд нөгөө жижигэн л нөгөө үйл ойлголцлоос л болж хоорондоо би биндэл гомддог байсан баг. Тэрнээс ш одоо гомдлоо гэд одоо бит хоёрын тэр дундах нандин их хүрийн холбоо хизээж тасрахгүй. Ээж хүн гэдэг бол тэгээд угаасаа хүүхдтэй бараг гомдохгүй тий. Яаж ч би өөрийг хүргэж яаж ч зовоож яаж ч ингэж гомдоод санааг нь зовоож тэгсэн тэгэл миний охин гээл тэгэл тэгдэг. Тэгэл нэг хөөхөн баяр болгоноор нөө мэдчилгээний явуулсан нэр гомдоож байсан бол уучлаарай. Гомдоож байсан бол зөндөл уурлуулж гомдоосон. Тэгэл ер нь бүхэл насаар нь санааг нь зовоож уурлуулж гомдоож амьдрах. Үгүй ээж нь тэгж санаа зовж гомдохгүй гэж бодож чинь харин тий ерөөсөө охиндоо нэг амар гомдоод яжсэн. Өдөр алган залгаарай. Ээж нас өдөр алган залгана. Одоо тэгээ тустай байгаа болохоор мэдээж хоорондоо холбоотой байх. Та хоёр өдөр болгон талаар ярьдаг уу? Заримдаа бас яалтчгүй яриаг өнгөрч үе байдаг тий. Ажлын хичээлэл бас. Гинт нэг санаараа залган. За юу байна? Ойр цан сайхан юу бол тэгээд залхаараас нэлээд удаан ярина тий. 20 30 40 минут ярина. Тэгэхээр бас өдөр болгон залгаж явах хэрэгтэй байна. За хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байхдаа гаргасан хамгийн харамсдаг шийдвэр ба зөв шийдвэр. Хамгийн харамсдаг шийдвэр. За яг гоо би их саруултайгаа яг нөгөө нэг ингээ гой мөрөөдлийн талаар сайн ярилцаж чадаагүй юм байна. Гэсэн ч миний охин өөрөө ингээ гой мөрөөдөөд өөрөө ингээ амьдралынхаа төлөө зорилгоо гаргаад мөрөөдлийн самбар гэдэг зүйл хийгээд ингээ явж байгаад маш их баяртай байна. Тий. За яг энэ дээр болохоор би охиноосоо тий миний охин яг юунд дуртай байсан, яг эдгээр зүйлүүдээс чи юу хийхийг хүсэж байна гэдэг юм уу тий энэ зүйлийг би бас сайн ярилцсан сураг одооноос би бас сурч эхэлж байна. Хүн болгоо насан туршдаа сураа явдаг. Тэгэхээр дүүнэртэй нас энийг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол миний асаа зөв шийдвэр хаа. Тэгээд гол нь ер нь хинч гэлтгүй хүмүүс өөрөөсөө би бинээсээ асууж явах хэрэгтэй. Чи юу хиймээр байна? Чи бусдад яаж тусалж чадах хэрэгтэй? Бид нар дан ганц би биш те. Бусдын төлөө би юу хийж чадах хэрэгтэй юм? Би бусдад юугаараа тусалчмаар байна гэдэг зүйлүүдийг айгуу сайн бодох хэрэгтэй. Жишээлбэл сандрын хувьд чи нийгэмдээ ямар
зүйлээр чи тус нэмэр хүргэж явах хэрэгтэй юм. Тэгжээж эн чиний ирээдүйн одоо амьдралын тэр нэг юм ажил мэргэжилтэй холбоотой байж болно. Чи юу хийдэг хүн болмоор байна те. Ганц те сайн эхнэр байх юм уу, сайн ажил төрөл хийх юм уу, сайн менежер байх юм уу гэд энэ болгоныг аягүй сайн ярьдаг байгаасаа гэж би гэр бүлүүдийг аягүй хүсэж байна. Өөр хүүхдүүдтэй гол нь бидний буцаад очих газар маань гэр бүл хамгийн гоё байж ивэл эндээс өөртөө ихтэй тийм эрхэн хүн бий болдог. Тэгэхээр миний энэ одоо нөгөө гэртээ ярилцах шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тэгээд охинтойгоо сайн ярилцаж чадаагүй тухайн үед маань өөрөө залуухан байсан байна. Жохон хүүхдүүдтэй байсан. Тэр үед миний охин бас надад аягүй хануулж ижээ. Тий. Яг энийг асуумаар чи нөгөө саруулаас нөгөө одоо нөгөө хайр халамж хантай байх мэдрэмжийг саруул хэдэн настай байх танд яг тэр мэдрэмжийг өгч ирсэн. Ер нь аль бүр багасаа л миний охин чинь ингээд миний хань гэдгийг баг гисэд олцсон цагаас л өгсөн л та. Тий. Ээж нь ганцаараа бишээ. Миний охин бас надтай хамт байгаа. Төрсөн цагаас ахуулаад ер нь аль миний охин л одоо юу гэдгийг намайг сургуулаа төгсөх, ажлын байртаа гаргах энэ мөч болгонд л яг би энэ охины төлөө тий миний одоо ард энэ охин байгаа учраас гэж бодож бас айгүй хявчихсан. Баярлалаа. Та хоёртай өстой ярилцаал амар үнээр гоё зочд байлаа. Тэгээд саруул маань ингээд одоо өнөө маргаашгүй төргөж байгаа тий ээж болох байгаа, эмээ болох байгаа яг энэ гоё нандин мөчийг подкастаараа ингээ мөнхөлж авсандаа маш их баяртай байна. Тэгээ бит хоёр бас та хоёрын ярианаас маш их зүйлийг ойлголоо. Тэгээд манай үзэгчд бас тийм үл ойлголцох асуудлууд, за амьдрал дээр гаргах шийдвэрүүд гэд манай подкастнаас бас сонсоод өөрсдөө хэрэгжүүлэхээр хэмжээний хэрэгтэй яриануудыг маш их өглөө гэж бодож байна. Баярлалаа. Тэгэд уурж оролцуулсан. Тэгэд охинтойгоо ингэж удаан сууж бас ярилцаагүй байсан байна. Ажил амьдралын ингэ тойрогт ороод тий. Тэгэхээр хайртай хүнтэйгээ заавал цаг гаргаарай. Цаг гарахгүйсэн ч уцаараас яриад хайртай гэдгээ хэлээрэй гэж хүсэж байна та бүхэндээ. Тэгээд хоёртай маш их баярлалаа. Үнэхээр хоёрын одоо харилцаа айгүй нандин байна. Маш гоё тийм найз нөхөрлөлийн те энэ харилцаа баг нэг айл болгон бас байгаа гэдгүү. Тэгэд би энийг хараад хоёроосоо айгүйх би суралцлаа. Би бас өсвөр насны охин бас байгаа. Хоёр ч охин байна. Тэгэхээр энэ охиныхаа бас найз ингээ болохын сайн заримдаа нөгөө нэг багш хүний зан чанараар ч гэдэм үү те хаяада зүгээр охтуудтай ингэдэг гэд хэлээд бусад хүүхдүүдтэй айгүй гоё nice эрэг харьцаад байдаг. Гэртээ очингуудаа айгүй өндөр шаардлага тавьдаг гэж магадгүй тэгэд хоёроосоо айгүйх сурлаа баярлалаа. За торхондоо цэцгийн дэлгүүрээс та хоёртоо зориулаад бас цэцгийн баглаа бэлдсэн байгаа. Ямар гоё баярлалаа. Тэгээд бие бодоорой, сайн төрөөрэй. Вау. Угаасаа мундаг гэж болох. Медиа хаус гээд Солонгосын нөгөө имлгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн юм веган бүтээгдэхүүн байгаа хгүй юу. Тэгээ манай бас арьс заслын имлэгт бас хүлээн зөвшөөрөгдсөн. Монголд одоо албан ёсны эрхтэйгээр орж ирээд борлуулагдаж эхэлж байгаа. Тэгээд саруул зориулаад энэ бүтээгдэхүүнүүдийг авчирсан. Энэ нь болохоор жирэмсэн, төрсэн хүмүүс за бүр дөнгөж төрсэн 0 сартай хүүхдүүд хүртэл хэрэглэх боломжтой юм веган бүтээгдэхүүн. Ямар ч тийм химийн найрлага юм байхгүй. Тун заягч болохоор арьс ашиглааны бүтээгдэхүүн. Баярлалаа. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Маш баярлалаа. Та хоёр ирсэн манай подкастны хамгийн анхны дугаарын зочид болсон бид хоёр маш их баяртай. Зэгчдтэй хэлэхэд ээж охин хоёрын би ойлгохгүй энэ подкастын хамгийн анхны дугаар байсан болохоор бас миний охин сандрах за миний зүгээс бас алдаа дутагдaltaй юмнууд байсан бах. Энийг гоё зөвөр ойлгоод сүрэг коммент битгий хичээрээ. Миний охин эмзэг охин шүү. Тэгээ цаашдаа сайжраад алдаагаа тавтахгүйгээр ингээд дугаар бүр чанаржаад явах хаа гэж бодож байна. Маш баярлалаа. Дугаарын анхны зочин болоод гоё бэлгтэй, цэцэгтэй. Тэгэхээр халуунд яриа өргөлмөлсөн би бинээсээ суралцсан сайхан цаг байлаа. Баярлалаа. Ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа.